Микроскопыг нээснээр бид өөрсдийгөө ямар гайхамшигтай бас авраг бүтцтэй гэдгийг анзаарсан. Харин телескопыг нээснээр бид өөрсдийгөө ямар өчүүхэн гэдгийг ойлгов. Энэ хоёр төрлийн дуран өнөөдрийн шинжлэх ухааны үүд хаалгыг бидэнд нээсэн. Хэтэрхий том болон хэтэрхий жижиг ертөнцүүдийг судалснаар бид өөрсдийнхөө бас оршин байгаа, хүрээлэн байгаа ертөнцийнхөө талаар асар их зүйлийг танин мэдж чадсан. Хачирхалтай нь энэ хоёр төхөөрөмж бараг нэгэн зэрэг бас нэг газраас үүсэлтэй юм. Энэ бичлэгээр бүгдээрээ энэ хоёрын үүслийг мэдэж авцгаая. Мэдээж сэдв маань астрономи учраас телескопыг голцоо ярьцгаая. Сэдв биологи руу орвол магадгүй микроскопыг ярих цаг ирэх байх. Тэгэхээр эхний ээлжинд хүмүүс зөвхөн нүцгэнүүдээрээ Тэнгэрийг судалдаг байсныг бид ярьсан. Эртний грекүүдийн үед одон орон судлал дөнгөж гэрэлтэж эхэлж байсан ч нээх удалгүй буцаад унтарчихсан. Үүний хамгийн том шалтгаан нь Христийн шашин байв. Шашин гэх зүйл нийгмийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлөх боломжтой учраас аажмаар улс төрийн хэрэгсэл болж цаашил бас улам радикал шийдвэрүүдийг гаргах хүч чадал бас эрх мэдэлтэй болжээ. Шинжлэх ухааны хувьд харанхуй эрен эхлэхэн тэр. Альва үзэгдлийг асууж шалгах шаардлагагүй. Бүгднгийнх нь хариулт бурханд бий гэцгээж байв. Шашны ноёрхол хамгийн багадаа 1000 жил үргэлжлэв. Энэ үед хэрэгжсэн цөөхөн хідэн судалгаа эсвэл ололтууд ихэвчлэн бурхантай холбоотой байлаа. Тэгэхгүй бол дэмжлэг авах маш хэцүү. Эвгүйтэл амиа алдагч эрсдэлтэй байв. Цэвэр атеистуудын хувьд туйлын бэрх, арга мухарцсан бас аюултай эрен байжээ. Рашан дурдахад энэ цаг үед араб эрдэмтдийн судалгаа болон нээлтүүд шинжлэх ухаанд гэрэл тусгаж байв. Европ хэдийгээр харанхуй байсан ч арабын ертөнц арай гайгүй байв. Шинжлэх ухааныг тогтвортой дэмждэг бас үргэлжлүүлдэг байж. Нүцгэнүүдээр харагдах цөөнгүй тооны оддын нэр араб гаралтай байдаг. Дундад зууны үеэс гэрэлтэж эхэлсэн Европын шинжлэх ухаан исламын ертөнцөөс олон онол санаа, ололт нээлтийг өвлөн авсан нь нууц биш. Исламын шинжлэх ухаан мөксөн шалтгаанд нь харин улс төрийн оролцоо их. Бас мэдээж манай үг дээдсүүдийн төрөмгийлэл. За тэр ч яах вэ? Тусдаа сэдв. Товчхондоо бол улс төрийн оролцоо буруу тийшээ эргвэл шинжлэх ухааныг тэр чигээр нь унтрааж болохыг исламын ертөнц бидэнд харуулсан. Харин хэрв улс төрийн дэмжлэг зөв тийшээ эргвэл шинжлэх ухааныг сэргэн мандуулж болохыг өөр нэг ертөнц бидэнд харуулсан юм. Европ гэвэл арай буруудана. Учир нь Европын дийлэнх нь харанхуй хэвээрэл байв. Харин тэр дундаас нэг улс буюу улсуудын хамтрал Dutch Republic буюу Нидерландын нэгдсэн бүгд найрамдах улс. Бид заримдаа Голланд гэж нэрлэдэгч Нидерланд гэж нэрлэх нь зөв юм. За тэр ч яах вэ? Тэгэхээр энэ улс буюу улсуудын нэгдсэн бүгд найрамдах улс нь дотроо олон янзын үндэстэн, ястан, үзэл бодол, шашин шүтлэгтэй учраас бүгдээрээ найрамдалтай нэг дор хамтран амьдрахын тулд эрх чөлөөнийхөө төлөө зарим тэмцлүүдийг хийж байв. Гэхдээ өөр хоорондоо биш. Өөрсдөөсөө илүү том нэг хүчний төлөө. Ромын эзэнт гүрэн болон түүний салбар Испанийн эзэнт гүрэн. Эзэнт гүрэн тэдэнд улс төр, эдийн засаг, шашин шүтлэгийн зүгээс маш их дарамтыг үзүүлж байсан тул тэд тусгаар тохинохыг хүсжээ. Арай ч үгэж тусгаар тохиносныхоо дараа харин нэг том асуудалтай тулгарсан нь тэд маш жижигхэн газар нутагтай улс байлаа. Хуурай газрын хөлийг нь эзэнт гүрэн хүрээлж байв. Ойр орчмын далайн бомбтууд ч гэсэн эзэнт гүрнийх. Тийм болохоор тэд илүү хол замыг туулан, илүү алсад байх улс орнуудтай худалдаа наймаа хийхийн тулд далайн тээвэртээ түлхүү анхаарч эхлэв. Алс хол руу аялахын тулд мэдээж хүчирхэг хөлөг онгоцууд хэрэгтэй. Харин үүний тулд технологийн хөгжлийг дэмжих хэрэгтэй. Ийхүү тэд технологидо хөрөнгө оруулсаар, эргээд технологи нь тэдэнд хариуг нь авчирснаар энэ тэндээс далайн тээвэр хийсээр Нидерландын улс худалдааны төвлөрсөн цэг болж хувирлаа. Голланд буюу Нидерландын далбаат хөлгүүд далай тэнгисээр тэнэн хисүүчилж дэлхийн хаа сайгүй хөвж байлаа. Янз бүрийн бараа бүтээгдэхүүнийг авчирч Европ руу худалдсаар. Гэхдээ худалдаатай хамт маш чухал нэг зүйл ирсэн нь мэдээлэл байв. Тухайн үедээ бол интернетийн нэгдсэн сүлжээ нь Нидерландын улс болж хувирав. Тэгээд мэдээж энэ их мэдээллийн урсгалыг чөлөөтэй явуулахын тулд үзэл бодлын эрх чөлөө, шашин шүтлэгийн эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө хэрэгтэй. Нидерланд энэ бүгдийг өөртөө нэгтгэж чаджээ. Угаасаа Republic буюу бүгд найрамдах улс гэдэг бол мэдл нь ард түмэнд байдаг улс гэсэн үг билээ. Тийм болохоор эрх чөлөөг энэ хүмүүс хүртэх хэрэгтэй байв. Тухайн үед Европын ертөнц зөвхөн ганц номыг ариун хэмээн шүтэж байхад
Нидерландын хүмүүс төрөл бүрийн номыг хүсснээрээ унших боломжтой байлаа. Шашны талаас хориотой номууд Нидерландад чөлөөтэй хэвлэгдэж байв. Нидерландад хамгийн их ном хэвлэгддэг, бас борлогддог. Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж бас хуваалцдаг байв. Шашин болон улс төрийн шахал дарамтнаас залхсан сэхэднүүдийн хувьд Нидерланд бол диваажин байлаа. Эрдэмтдийн судалгаагаа хийхэд хамгийн тохиромжтой газар Нидерланд байв. Дэлхийгээс өөр гаригуудын оршихуйг тайлбарсан Галилей, өөр амьдралын хэлбэрийг таамагласан Бруно Метийн эрдэмтэд энэ үйлдэлээсээ болоод Италид шийтгүүлж байхад адилхан онолыг дэвшүүлсэн Кристиан Хайгенс Нидерландад шагнуулж байлаа. Энэ мэдчлэн шинжлэх ухаан болон технологийн санаа судалгаанууд чөлөөтэй явагддаг, бас дэмжигддэг байсан энэ газарт шинэ нээлтүүд төрөн гарах нь цаг хугацааны асуудал байв. Нидерландын нэгэн нүдний шил бүтээгч болох Ханс Липершей гэх эрхэм оптик төхөөрөмжүүдээр туршилт хийж байгаад анхны дуранг зохион бүтээсэн байдаг. Дуран болон телескоп хэрэглэгдэх салбар нь ялгаатайч ажиллах зарчим нь харин ижилхэн юм. Гэрлийн хугарлыг ашигладаг. Гэхдээ Липершей дурангаа тэнгэр рүү чиглүүлсэнгүй. Харин бизнесийн зорилгоор цэргийн салбарт, ялангуяа тэнгисийн флот болон далайчдад зориулан бүтээжээ. Липершейн дуран үзэгдлийг 3 дахин ойртуулах шаардлагатай байв. Нидерландчуудын амиа зоогоох чухал арга нь далайн тээвэр учраас дуран тэдний ажилд нэлээд тус болсон нь мэдээж. Харин Нидерландад дуран гэдэг гайхалтай зүйл бүтээгдсэнийг олж сонссон Галилей үүнийг одоо орон судлалд ашиглахыг сэдсэн анхны хүн байв. Ийхүү Галилей анхны телескопыг зохион бүтээснээр одоо орон судлалд хувьсгал авчирсан юм. Эцэст нь нүцгэн нүдэрээ тэнгэрийг ширтхийн оронд телескопыг ашигласнаар олон асуултын хариулт олдов. Түүний телескоп үзэгдлийг 20 дахин ойртуулах чадвартай байлаа. Ийхүү оддыг болон гаригуудыг дурандаж эхэлснээр Галилей орчин цагийн одоо орон судлалын загалмайлсан эцэг болон мөнхрөв. Гэхдээ зөвхөн телескоп түүнд тэр бүх амжилтыг авчирсан гэж болохгүй. Телескоптой хамт өөрт байсан туршлага болон мэдлэгээ хослуулан ашигласнаар гайхамшиг бүтээсэн юм. Телескопын тусламжтайгаар Галилей нарны толбуудыг, сугарын үйлдэлүүдийг, сарны тогоонуудыг болон бархас байдын дагуулуудыг буюу өдгөө Галилейн дагуулууд гэж нэрлэгддэг 4 том дагуулыг нь илрүүлжээ. Гэхдээ Тэнгэрийг ингэж наривчлан судлах нь тухайн цаг үед бараг гэмт хэрэг тооцогдох нь холгүй байв. Галилейн золгүй түүхийг бидний ихэнх нь мэдэх байх. Шашныхны эсэргүүцэл дарамтын эсрэг хэрхэн хүчин мөхсдөж байсныг нь. Бодит үннийг тэр гаргаж ирсэн ч худал хуурмаг хитрхи хүчтэй байв. Галилейн түүхийг дараа нь тусад нь авч үзсгээе. Ямар ч байсан Галилей харанхуйд нэг очийг бадраасан юм. Европ даяарх эрдэмтэд болон одоо орончдын сонирхлыг телескоп гэдэг төхөөрөмж соронз мэд татаж эхлэв. Галилейтэй нэг цаг үед амьдарч байсан агуу одоо оронч Кеплерч гэсэн өөрийн телескопоо бүтээв. Харин Галилей Италид, Кеплер харин Германд байсан бөгөөд харамсалтай нь энэ хоёр эрдэмтэн хоёул шашны нөлөөнд байжээ. Галилей католик сүмийн хяналтанд, Кеплер болохоор өөрөө бас хатуу шүтлэгтэй нэгэн байв. Харин Кеплерийг нас барахтай зэрэгцэн Нидерландад нэг агуу эрдэмтэн мэндэлсэн нь Кристиан Хайгенс байлаа. Энэ нэрийг та өмнө нь сонсож байгаагүй бол жаахан харамсалтай юм. Учир нь Хайгенсийн тусгасан гэрэл шинжлэх ухааны ертөнцид маш үнцэнтэй. Тийм болохоор түүнийг дурсахгүй өнгөрч болохгүй. Түүний зөвхөн телескопоор хийсэн судалгаанууд нь л гэхэд түүхэнд мөнхөрөхөд хангалттай. Мэдээж астрономоос өөр салбарт хийсэн ололтууд нь ч гэсэн зөндөөлдөө. Гэхдээ энэ хүрээд төр завсарлая. Үргэлжлэлийг нь дараачийн бичлэгтээ үлдээе. Түр баяртай.